За сайн байцгаана уу сурагчдаа. Өнөөдрийн өглөөний өгсөн гэрийн даалгаврын зарим бодлогоодыг бодъё. За өнөөдөр натурал илгээгчтэй зэргийн чанаруудыг хэрэглэх гэсэн хичээл байсан. За энэ баруун талд нь зүүн талд нь дэргэцийн зүүн талд нь 6 томьёог бичсэн байгаа. За нэгдүгээр бодлого маань бүгдээрээ А гэсэн сүлтэй ижил сүлтэй учраас зөвхөн зэргүүдийг нэмнэ. За энд ямар зэрэг байгаа гэвэл энэ над 1 гэсэн зэрэг байгаа. 1 нэмэх нь уйлжуулж байгаа учраас зэргүүдийг нэмнэ. 1 нэмэх нь 6 нэмэх нь 3. За эндээс тэнцүү А-гийн хэдэн зэрэг болно? 10 зэрэг болно. За дөрөвдүгээр бодлого нь бидний 2 дахь чанарыг ашиглана. За дөрөвдүгээр бодлого болохоор ижилхэн Б гэсэн сүлдээ бас хуваагдж байгаа учраас зэргүүдийг хасан 7-оос 6 хасаад эндээс Б-гийн 1 зэрэг гэж бичнэ. Эндээс Б-гийн 1 зэрэг гэж бичихгүйгээр шууд Б гэж бичнэ. За 6 дугаар бодлого маань бидний 3 ба 6 дугаар томьёог ашиглана. За эндээс 6 дугаар томьёо ёсоор А-гийн 5 зэргийн квадрат хуваах нь Б-гийн куб зэргийн квадрат гэж салгаж бичье. Одоо бид 3 дугаар томьёог ашиглая. За А-гийн 5 болчих нь 2 хуваах нь зэрэг болох юм байна. Б-гийн 3 болчих нь 2 зэрэг болно. Одоо эндээс А-гийн 10 зэрэг хуваах нь Б-гийн 6 зэрэг болно. За ингээд дараагийн бодлого маань 10 дугаар бодлого. За 10 дугаар бодлогын бодолд нь бүгдээрээ ижил сүлдээ биш байна. Яг гэвэл энэ хасаг Е-тэй энэ нь нэмэх Е гэсэн сүлд. Тэгэхээр хоёулаа ялгаатай сүлдээ. За эндээс би хасаг Е-гийн 6 зэрэг гэдэг чинь хасах тооны тэгш зэрэг нь нэмэх тоо гарах юм байна. Тиймээс эндээс хасгийн 6 зэрэг чинь Е-гийн 6 зэрэг гэдээ авч болно. За хасаг Е-гийн 7 зэрэг гэдэг чинь хасаг Е-гээс 7-нуудаа үржүүлэхээр мэдээж хасах тэмдэг гараад Е-гийн 7 зэрэг гэж бичигдэнэ. За энийг буцаагаад орлуулъя. Хасаг Е-гийн 6 зэрэг гэдэг чинь Е-гийн 6 зэрэг үржих нь Е-гийн 4 зэрэг. За хуваах нь. За хасаг тэмдэгтээ Е-гийн 7 зэрэг үржих нь Е-гийн 2 зэрэг. За бүгдээрээ ижил сүлтэй болсон байгаа. Эндээс энэ хасах тэмдгийг нулдаа бичээд за энэ хоёрыг уйлжуулж байгаа учраас зэргүүдийг саяны чанар ёсоор нэмнэ. 6 дээр нэмэх нь 4. За хуваах нь за энэ хоёрыг бас адилхан учраас 7 дээр 2-ыг нэмнэ. Энд байгаа хасах тэмдгийг урд нь оруулсан байгаа. За эндээс Е-гийн 10 зэрэг хуваах нь Е-гийн 9 зэрэг болно. Одоо эндээс бид хуваагдах чанар гэдэг 2 дахь чанарыг ёсоор Е-гийн 10 зэрэг хасах нь 9 зэрэг гэж бичнэ. За эндээс 10-аас 9-ийг хасвал 1 зэрэг буюу Е гэж гарах нэ. За дараагийн бодлого маань 15 дугаар бодлого. За энд 2 ба 3 гэдэг чинь ижилхэн сүлдээ биш учраас шууд зэргийг нэмж болохгүй эндээс. За энд 2 гэсэн тоо маань 2-ын 13 зэрэг хуваах нь 2-ын 10 зэрэг гэсэн энэ хоёрыг нэгтгэнэ. За энийг 2-ын 13 зэрэг үлжих нь 3-ын 20 зэрэг одоохондоо 2-ын 10 зэрэг үлжих нь одоо бид нар энийг нь заадлаа. Саяны чанарыг ёсоор 3-ын хэдэн зэрэг болно? Энэ 6 ба 3 үлжигдээд 18 зэрэг болно. За одоо бид нар энэ 2-ын 13 зэрэг хуваах нь 2-ын 10 зэргийг тусдаа авч үзье. Эндээс 2-ын 13 зэрэг хасах нь 10 зэрэг гэж бичнэ. За үлжих нь
Үйлчлэх нь одоо 3-ыг авч үзье. 3-ын 20 зэрэг хуваагдаж байгаа учраас 18-ыг хаснаа. Ижилхэн сүултээ яагаад гэвэл энэ хоёр ижилхэн сүултээ гэж үзнэ. За эндээс 2-ын 3 зэрэг үржих нь 3-ын 2 зэрэг гэж гарна. 2-ын 3 зэрэг мэдээж 8 үржих нь 3-ын квадрат 9 буюу 72 гэж гарах нэ. За дараагийн бодлого маань 16 дугаар бодлого. За энд сүүр нь бүгдээрээ ялгаатай сүултэй учраас ямар нэг үйлдэл хийхийн тулд бүгдийг нь ижил сүултэй болгоё. За жишээлбэл 27 гэдэг чинь өөрөө 3-ын 3 зэрэг. За 9 гэдэг чинь 3-ын квадрат. За одоо энийг буцааж олвол бүгдээрээ 3 зэрэгтэй болох юм байна. 27 гэдэг чинь 3-ын за эндээс 27-гийн бол 3-ын куб гэж бичнэ. Түүний 4 зэрэг хуваах нь 9 гэдэг чинь 3-ын квадрат байсан. Түүний гаднах квадратыг бичнэ. Энэ 3-ын 6 зэрэг хэвээрээ бичигдэнэ. За одоо эндээс 3-ын хэдэн зэрэг болно? 3 ба 4 үржигдээд 12 зэрэг болно. Хуваах нь энд 2 үржүүлээд 3-ын 4 зэрэг болно. Үржих нь 3-ын 6 зэрэг. За одоо эндээс 3-ын 12 зэрэг хэвээрээ бичигдээд энэ хоёр ижил сүулт учраас үржүүлж байгаа учраас зэргүүдийг нэмнэ. 4-д 6-г нэмнэ. Тэгэхээр эндээс 3-ын 12 зэрэг хуваах нь 3-ын 10 зэрэг. За одоо хуваана. Энэ хуваагдж байгаа учраас ижил сүултээ 3 гэсэн ижил сүултээ учраас зэргүүдийг хоорондоо хаснаа. За эндээс 3-ын квадрат буюу 9 гэж гарах юм байна. За дараагийн бодлого маань 17 дугаар бодлого. За 3-ын 30 зэргийг 3-ын 6 сүултээ эсвэл биш дараа нь гээдгээр бодлого нь 27 сүултээ болгож бичнэ. Өөрөөр хэлбэл v-ийн 3-ын 30 зэрэг гэдгийг 3-ын 6 сүултээ болгож бичнэ. За 6 гэхэл чинь 6 хэдээр үйлжүүлбэл 30 гарах билээ. Эндээс 5-аар үйлжүүлнэ. Эндээс 3-ын 6 зэргийн гаднах 5 зэрэг гэж бичнэ. За v болсон. Одоо г. За мэдээж 3-ын 30 зэрэг тэнцүү 27-ийн ямар нэг хэлбэрээр бичнэ, зэрэгээр бичнэ. За одоо эндээс 27 гэдэг чинь өөрөө 3-ын куб учраас бид нар 3-ын 30 зэрэг гэдгийг 3-ын куб үржих нь хэдий 3 зэргийг хэдээр үржүүлэх 30 гарах билээ. Эндээс 10-аар үржүүлнэ. Тэгэхээр одоо энэ чинь 3-ын 3 зэргийн гаднах 10 зэрэг гэж бичнэ. За одоо эндээс 3-ын 3 зэрэг гэдэг чинь 27-гийн 10 зэрэг гэж бичнэ. Энд бид нар 24 билжингийн оронд 10 гэж бичнэ. Энэ 2 биш уучлаарай, энэ чинь 3 байгаа. 3-ын 10 зэрэг. За дараагийн бодлого маань 18 дугаар бодлого. За энэ 128-ийн 16 зэргийг 2-ны 28 сүултээ болгож бичнэ. Өөрөөр хэлбэл 128-ийн 16 гэдгийг 2-ын 28 зэргийн гаднах нэг хэлбэртэй бичнэ. За 128 гэдэг чинь өөрөө 2-ын хэдэн зэрэг гэдгийг олъё эхлээд 128-ыг багнын хэлбэлд 2 дахь хуваана. За 64 2 дахь хуваана. 32 2 дахь хуваахаар 16 дахиад 2 дахь хуваана. 8 2 дахь хуваана. 4 2 дахь хуваана. 2 2 дахь хуваахаар 1 гэж гарна. За эндээс 128 гэдэг чинь өөрөө 2-ын хэдэн зэрэгтнийг 2 3 4 5 6 7-нуудаар хуваагдсан байна. Тиймээс 2-ын 7 зэрэг гэж бичнэ. За энд 128-ийн 16 зэрэг гэдэг чинь 2-ын 7 зэргийн 16 зэрэг гэсэн үг. Эндээс
Эндээс 2-ын 7 зэргийг 16-гаар өржүүлэх гэсэн үг. Эндээс хэд гарна? 2-ын 112 зэрэг гэж гарна. За одоо эндээс 2-ын 112 зэрэг тэнцүү. За 112 гэдэг чинь 2-ын 28 үржихэн хэдэн зэрэг болно? Эндээс 4. Эндээс бидний бодох бодол маань 2-ын 28 сүртэй болсон байгаа. Түүний гадна 4 зэрэгтэй. За бидний бодлого ингэж бодогдсон байгаа. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.